Энэ сарын 20-наас 22-ны өдрүүдэд улсын хурлын гишүүн төсвийн байгууллагын дараа Даваасар Хөрсгөл аймагт ажиллаж улаан улс эренчлэлм сум дээрдтэй уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр эдийн засаг улс төрийн хямрал иргэдийн амьдрал сөргөөр нөлөөлж байгаа шүүмжлэх хэрэгт олон байлаа. Мөн дээрх сумдад сургууль цэцэрлэг дотор байрны хүрэлцээ хангалтгүй байгаа зэрэг тулгымдсан асуудлуудаа иргэд ярьсан байна. Одоо хөдөөний орон нутгад бол нэгдэл нийгмийн үед байсан хашаанууд бүгд өнгөж өгөө болсон. Ингээд хашааныхаа модыг үлдэхүн одоо бид нар ингээд ирээд үйл ажиллагаа болгоод ирэхэд тухайн иргэнд одоо шууд босоо мод унгаад аваач гэсэн юм зөвшөөрөл өгөх юм эрхэм бидэнд хөдөө орон нутгад бүрдэхгүй байна. Тухайн мэрэгжлийн байгууллага гэж чинь яг иргэн хүнд очоод үйлдэх хүрээ нь бол тэр болгон яг хөрсөн дээр бол буухад хэцүү байна. За сүүлийн жилүүд бол манай сум бол урагшлах шоошлоод байна. Үйлдэл өмсөн. Энэ юу гэхэд бол шууд нэг нам тогтолцоо манай сум бий болсон. Яагаад гэвэл манай сум иргэдэд оролцуулалаа, нодлон жил иргэдэд оролцуулж 200 сая төгрөг төсөв. Зөвхөн орон нутгийн энэ төрийн байгууллага ах захигаа иш мэдлэлтүүд зөвхөн ах төвөртэй тухайч гэсэн. Одоо энэ одоо орж исэн төсвийг бол сумын ард түмнөөсөө иргэдийн хурлын зарцуулна гэсэн тийм уяатай боловч манай сум төрөл яаж явахгүй байна. Зөвхөн шанах үүрэгтэй гэсэн боловч бас хямд чадахгүй. Энэ орноо ингэж ийм хүнд эдэн зассан байдалд оруулаад байгаа улсаар яагаад баримтчилж одоо шоронд хийж болдгоо ийм одоо Монгол орн байдаггүй. Ер нь энэ хариуцлага гэж юм одоо хаан байна. Энэ хоёр энэ дотор байна асуудлыг одоо энэ засгийн газрын үед шийдэгдэхгүй юм шиг гэхдээ өөр ямар шугамар яа гэх юм бол энэ талаар нэг анхаарч үзээч гэж танаар дамжуулан төр боломжлох байна да. Энэ шийдлийн засгийн газраас чинь бол их зүйлийг иргэд хүлээгээд байна шүү дээ. Бид нар чинь бүгдийг чадна хийн гэж ингэж ихнээсээ яриад ингээд хамтарсан. Ингээд засгийн газрын байгууллагууд эхлээд дөнгөж үйл ажиллагаа эхлэнгүүтээ хомын хасна гэд эхлэхээр артын нэгтгэл алдарч эхэлж штэ. Хүүхдийн мөнгөний маань одоо яах гэж байна? Аршир нөгөө ноосны урамшил хөдөөгийн иргэдийнхээ орлогыг сайжруулах гэсэн мөнгө маань яах гэж нэгэд. Хэрэв бид нар хөдөөгийнхөө орлогыг буруулаад ингээд хот руу чирээд эхлэх юм бол хотын асуудал хүндэрнэ, хөдөө эзгүрнэ. Тэр талаар иргэд бол нэлээд одоо бас бухимдалтай ийм байр суурийг бол илэрхийлж байгаа ийм зүйлүүд байна. Хөрсгөл аймгийн улаан улс суманд 4500 гаруй хүн амьдардаг. Цэцэрлэгийн насны 513 хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүдийн 117 буюу 20% нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадж байгаа юм байна. Улаан улс суманд энэ оны улсын төсвөөс 860 сая төгрөгийн санхүүжилт гаргаж 320 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг эхлүүлжээ. Харин эх оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөний 30%-ийг боловсролын салбарт зарцуулахаар улаан улс сумын засаг дарга ярьж байна. Ангаар одоо